Сайн байцгаана уу, өнөөдрийн мэндийг хүргэе. Гэрэлсэн эмэгтэй хуримтлал ус гарга номын 3-4 бүлгийг хүрэхэд бэлэн болоод байна. За 3 дугаар бүлэгт бол зохиолч эмэгтэй маань гэрэлснээс хойш 3 жилийн дотор хэрхэн 400 сая вон хуримтлуулсан тухай агуулга байгаа. За хэрхэн 400 сая воныг хуримтлуулсан бэ? Ямар аргыг хэрэглэсэн бэ гэхээр нэгдүгээрт тогтмол бус зардлыг бол хэмнэсэн гэж байна. За тогтмол бус зардалд юуг оруулах вэ? Хүнсний төсөв, за гоо сайхны төсөв, хувцас хунар авах зэрэгийг бол багтаажинд оруулсан байгаа. За эхний ээлжинд бол хөргөгч буудлах аргыг хэрэглэсэн гэж байна. За хөргөгч буудлах аргыг хэрэглэхэд мэдээж хөргөгчөө буудлана. За ингээ 3 хуудсыг бэлдэнэ. Эхний хуудсанд бол хөргөгчөнд байгаа зүйлсийнхээ хүнсний нэрийг бол бичнэ. Хоёрдугаар хуудсанд нь хөргөгчөнд байгаа хүнснийхээ бүтээгдэхүүнүүдийг ашиглаад ямар хоол хийж болох тэр хоолны жагсаалтыг бичнэ. Ингэхдээ ямар хүнсний бүтээгдэхүүнүүд дутагдж байна гэдгийг бол 3 дугаар хуудсан дээрээ бичээд худалдаж авах хүнснийхээ жагсаалтыг бол 3 дугаар хуудсан дээр бичих нь шүү дээ. Ингэхдээ тухайн үедээ идэх хэмжээгээр бага худалдаж авна гэсэн ийм аргыг бол ашигладаг байсан байна. За дараагийнх нь бол гадуур хооллох тоог багасгаж 7 хоногт нэг удаа гадуур хооллох. Ингэхдээ өмнө нь боддог байсан очихыг хүсдэг газар очихыг хүсэжсэн газраа л очих гэсэн байгаа. За мөн хүргэлтийн хоол захиалахгүй. За стресс авахгүй байх хэмжээнд гоо сайхан болон хувцас хунар авах зардлыг танах. За үүний тулд хийсэн алхмууд нь гар утсан дээрх худалдан авалтын бүх аппликейшнуудыг устгах. За мөн пэйжүүд, инстаграмуудыг дагахаа болох, янз бүрийн ирдэг байсан мэдээллүүдийг бүгднийг устгах, гишүүнчлийн карт ашиглахгүй байх гэсэн аргуудыг хэрэглэсэн байна. Гишүүнчлийн картын хувьд бол 4 удаа үйлчлүүлэхэд 1 удаа өнгөө гэдэг юм уу тийм купон тийм гишүүнчлийн эрхүүд гишүүнчлийн картууд байдаг. Гэтэ энэ нь бол 1 удаа өнгөө гэсэн биш. 1 удаа өнгөө гэсэн тэр үйлчилгээний эрх нь өмнөх 4 удаагийн үйлчилгээний үнийн тарифт хэдийн шингэсэн байдаг учраас тухайн үедээ үйлчлүүлэх хэрэгтэй. Яг хэрэгтэй болсон үедээ. Тэгэхгүйгээр 4 удаа үйлчлүүлчихэд 1 удаа гэсэн өнгөгийн эрхийг авахын тулд очих болгонд чинь тухайн үйлчлэгээний ажилтнанд нэмэлт үйлчлэгийг санал болгодог. Тэгэхээр та үн түүнээс татгалзаж чадахгүй ахаад нэмэлт зардлыг гаргадаг учраас яг хэрэгтэй үед очиж үйлчлүүлж байгаарай гэдгийг бол энд хэлдэж байна. За мөн их дэлгүүрээс биш аутлетээс хувцас авдаг. Их дэлгүүрийн хувцас тухайн улирлаа сэсний өнгөрөх юм бол аутлет рүү шилждэг байгаа. Ингээд аутлетээс бол очиход их дэлгүүрийн үнээс 20-40% хямдралтай үнээр доогуур үнээр худалдаж авах боломжтой байдаг учраас заавал аутлетээс хувцас авдгаа гэж энэ нэмэгтэй маань бол хэлсэн байгаа. За дараагийн арга нь бол эрхийн бичгийг бол их ашигладаг байсан юм байна. Солонгост бол эрхийн бичгийг интернет худалдаанаас хамгийн бага үнээр нь эрхийн бичиг хамгийн доод үн гэсэн юм хайлтын түлхүүр үгийг ашиглаж хайхад хамгийн доод үнээр худалдаж авах боломжтой. Мөн үннүүрий гэсэн эрхийн бичиг байдаг. Энэ бол банкнд зарагддаг. Энгийн үедээ 5%, цагаан сарын үеэр бол 10% хямдралтай борлуулдаг байгаа. Эрхийн бичгийн 60%-аас дээшхийг ашигласан бол үнэлцнийг нь бас бэлэн мөнгөөр худалдаж авч харуулж болдог. Хөвчлэн хүнсний захаар бол ашиглах боломжтой ийм эрхийн бичиг байгаа. За бэлгийн карт ийм эрхийн бичгүүдийг бол хувь хүнээс хуучин зүйлсийн худалдаанаас бол хямдах боломжтой ийм аргыг бол их ашиглаж байсан байна. За тэгээд улс хот дүүргээс өгдөг тийм халамжийн тийм хөнгөлөлтүүдийг бас аягуулсан ашиглаж байсан тухайгаа дурдж байна л да. Жишээлх юм бол улс тог газны мөнгө өнгөрсөн 6 сарынхаас 5-аас 10% буурсан бол 10,000, 10-аас 15% бууруулж ашигласан бол 30,000, за 15%-аас дээш бууруулж ашигласан бол 50,000 вонтой тэнцэх майлижийг өгдөг. Тэрнээсээ сөөхийнхөө мөнгө, татврынхаа мөнгийг бол төлж болдго юм байна. За бас өөрийнхөө нэр дээр машинтай бол машины майлж авах бас сайтад бүртгүүлээд 1 жилийн турш явсан километрт нь өмнөх километрийнхээс бага байсан бол явсан километрээс нь хамаарч бас хөнгөлөлт болгодог юм байна машиныхаа татвараас. За энэ мэтчлэн бол маш олон ийм бас мөнгө хэмнэх, бас эргүүлэн авах боломжуудыг хайж судалж авч ясан тухайгаа бол бичсэн байгаа. За хамгийн гол чухал бас 400 сая воныг хуримтлуулахад гол түлхэц болсон зүйл нь орлогынхаа талаас илүү хадгалж исэн явдал байгаа. Тэгээ энэ хүнийг
одоо энэ зохиолч эмэгтэйг маань дөнгөж залуу байхад энэ одоо гэр бүл болоод байж хахад нь зурагтаар 15 жилийн турш 150 сая вон цуглуулсан төрийн аль багчийн тухай юм нэвтрүүлэг гарсан юм байна. Тэгээ тухайн үед бол төрийн аль багчдын цалин бага байсан. Тэгээд яг ингээ 15 жилийн турш яаж ч ажиллаад ингээд 150 сая воныг цуглуулах тийм амар биш байсан. Энэ хүн яаж ингэж цуглуулсан юм болоо гэд ингээд сурвалжлагч тэр хүнээс асуухад цалингийнхаа 60%-аас дээшийг бол заавал хадгаламж руу, сар болго хадгаламж руу эхнэр нөхөр хоёулаа хамтдаа хийж ирсэн юм байна. Тэгээд ингээд тодорхой хэмжээнд цуглуулсныхаа дараагаар бол фонд, хувьцаа, үйл хөдлөх хөрөнгө оруулалт хийгээд мөнгө өсгсөн тухайга олдорсон байгаа. Тэгээд эндээс бол манай энэ зохиолч Күчэхи эмэгтэй маань нэрийг нь бол Күчэхи гэж нэрлэдэг. Зөвхөн хадгаламжаар бол мөнгө өсгөх боломжгүй юм байна. Би хөрөнгө оруулалт хийх одоо ёстой юм байна гэдгийг бол олж харсан байгаа. Тэгээд тэгтээ хөрөнгө оруулалт хийхин тулд мэдээж тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө суурь хэрэгтэй учраас орлогынхоо талаас илүү бол заавал хадгалъя гэд ингээд бол хадгалахаар шийдсэн байгаа. Тэгсэн ч гэсэн 2 жил тутамд байнга ингээл нүүн, засварын мөнгө хэрэгтэй болно. Янз бүрийн татвар бас гарна. Ерөөсөө өмнө нь өөрийнх нь төсөөлж байгаагүй юм тооцоологоо зардлууд бол их гарч ирсэн. Тийм бай. Сар бүрийн цалингаас талаас нь илүү хадгалах бол яг ингээд өөрийнх нь бодож байснаас бодит байдал дээр бол үнэхээр амаргүй байсан гэж байгаа. Тэгээд хоёулаа хамтдаа бас нөгөө тэдэг босгоно гэсэн юм зорилго байсан учраас бол бүх өдөөсөө бүсэж хангална гэдэг шиг тэгэж бол хичээсэн байгаа. Бүх үр зээлээ төлөөд урсгал зардлаа төлөөд цаана нь ингээд бас хадгаламжтай хуримтлалтай байна гэдэг бол их хэцүү. Тэгээ жирэмсэн ялангуяа нөгөө хүүхдийг төлөвлөөгүй байж байгаад гинт жирэмсэн болох юм бол бүрч их нөгөө хуримтлал үүсгэх тэр одоо төлөвлөгөө чинь хожимдоо хоошлох, ухрах ийм эрсдэлтэй байдаг учраас хүүхэд олохдоо заавал ингээд төлөвлөхийг бол санал болгож байгаа. Тэгээ төлөвлөхөөс өмнөх хүүхэдтэй болох тэр хугацаанд хүртэл бол маш сайн хичээж хоёлаа зэрэг ажиллах ёстойг бол энд хэлж байна. За энэ гэр бүлийн хувьд бол бас л ялгаагүй бас 7 хүнтэй адилхан төлөвлөгөөгөөр хүүхэдтэй болсон юм байна. Тэгээд хүүхэдтэй болсон болохтой зэрэгцээд шинжилгээ онцлогооны юм. За тэгэл хүүхдийн бүх л хэрэгцээтэй зүйлсүүд олон зүйлүүд бол авах шаардлагатай болсон. За нэг нь ажиллах болсноор бас хадгаламжаа бас яг сар болгон өөрсдийнхөө бодсноор бол хийж чадаагүй гэж байгаа. Гэхдээ өөрөө бол төрөх сүүлийн сар хүртлээ маш их хэмжээний одоо зардал гарна гэдгийг мэдчихсэн учраас орлогынхоо 60-аас 70%-ийг хадгаламж руугаа улстай шүд суусаар хийсээр байсан. Тэгээ энэ бол хийж чадсан маань бол төрсний дараа бас их нэмэр болсон гэж байгаа. Тэгээд ээж аав одоо би ирээдүйдээ хөтөл насандаа ямар хүн амьдрах юм болоо гэж бодож явах юм бол яг одоогийнхаа ээж аавын хэрхэн амьдраж байгааг хараа гэж бол энд хэлж байгаа. Санхүүгийн мэргэжилтнүүд бол орлогынхоо 10-аас 20%-ийг өтөл насныхаа бэлтгэлд зориулж хадгалах ёстой гэж ерөнхийдөө байнга зөвлөдөг юм байна. Тэгэхгүй бол өтөл насандаа очиод төрийн мөнгөөр амьдрах боломжгүй гэж үзэж байгаа. За хэрв ээж чинь аав чинь яг одоо яг ингээд өвдөж байгаа бол тийм ээ удамшлын ямар нэг өвчтэй болвол та өөрөө одооноос эхлээд эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Энэ нөгөө би сая түрүү хэлсэн шүү дээ ээж аавынхаа байдлыг харах юм бол өөрөө ч хөтөл нас харагдана гэд би ээж аваасаа өөр болно би хичээх юм бол ээж аваас өөр болно гэж бодож иж магадгүй гэтэл энэ бол өвчлөлттэй холбоотойгоор бас хэлж байгаа зүйл юм байна. Тэр ээж аав чинь одоо юу гэдэг нь 60 70 наснда ингэж өвдөж байгаа эсвэл 40 50 наснда ингэж өвдөж байгаа бол би ч гэсэн тэр насанд очиод өвдөх магадлалтай юм байна гэж бодож үзээд одооноос эхлээд эрүүл мэндэд анхаарах юм бол хэдэн жилийн дараа эмнэлгээр явах гэдэг юм уу мэс засал хаалгаагаар явах юм шаардлагагүй тэрнээсээ урьдчилан сэргийлэх боломжтой тухайд бол аюулсан хэлж өгч байна. За хүүхдүүдээ бас өсгөөд сургалтын төлбөрийг нь төлөх ёстой. Дээрээс нь ээж аавда халаасны мөнгө өгөх ёстой. Техникийн хажуугаар хуримтлал үүсгээд амьдрна гэдэг бол залуу хүмүүсийн хувьд бол маш хүнд ачаалал болно. Тэгэхээр одоо энэ номыг уншиж байгаа залуу та тийм ээ залуу эмэгтэй та ээж аавда одоо өтөл усан ээж аавда ингээд аяг цайны сүний мөнгө тийм ээ халаасны мөнгө өгч чадах хэмжээний дээрээс нь бас үр хүүхдээ сургалтын төлбөрийн төлөөд
ингээд амьдрч чадах хэмжээнд байхыг хүсэх юм бол нийгэм тэргуунд эрүүл сар бол байх ёстой. Тэгээд маш сайн хуримтлал хийх ёстой. Хуримтлал хийхдээ сар бүрийн орлогынхаа 60-аас 70% дээшийг бол заавал хийх ёстой. За өвтөл насндаа бол тийм ээ энэ одоо хуримтлалыг чинь 10% нь бол өвтөл насных дор хаяж 10% нь бол өвтөл насныхаа бэлтгэл зориулж хадгалах хэрэгтэй гэдгийг бол хэлээд байгаа. Өнөөдөр бол хүүхдийнхээ сургалтын төлбөр битэл өнөө маргаашныхаа хоолны мөнгөн дээр санаа зовж байгаа гэр бүлүүд эндүү олон тэгтэл яах ч арга байхгүй мөнгөгүй байх тусам ирээдүйд чинь улам бүрхэг байгаа. Тийм учраас одоо заавал хөл дээрээ босох хэрэгтэй нас чинь гэж бол хэлж байна. За тэг хүнгээ хуримтлал үүсгээд явхад бол шантрах үе маш олон байна тийм ээ. Шантрах үе олон байгаа. Тэгээ мөнгийг бол хэрхэн хэрэгжилж байгаа нь тэр хүний бас нэг чадвар гэж бол энэ үздэг болсон. Мөнгө одоо тийм ээ хүснийгээ хэрэгжилж чаддаг хүн бол тэр хүн бол өндөр чадвартай хүн. Чадварынхаа хэмжээр чадвараа үнэлүүлээд ингээ мөнгө олж байгаа гэж үздэг болсон ийм нийгэм. Гэтэл би ингээл химнээлэдэг өссөн газараа очиж одоо тийм хоол идэж чадахгүй, өссөн газараа аялж чадахгүй, өссөн байранд амьдарч чадахгүй. Ингээд нөгөө цаад ирээдүйн сайн сайхныхаа төлөө бодоод мөнгө хийгээд байдаг. Гэтэл яг одоо би бусдаас дутуу амьдраад байгаа юм шиг тэр мэдрэмж хүнийг их одоо шантраадаг гэж байна. Гэхдээ ад жаргалтай амьдралын төлөө хуримтлуулж байгаа мөнгө учраас өөрийн нөгөө хийхийг хүссэн зүйлсийн төлөвлөгөө самбар гэдэг зүйлийг нүднийхээ өмнө харахаар байршуулж тавиад тэрийг харах бүртээ урам зориг авч яасан гэж байгаа. Тэгээ энэ эмэгтэй хувьд бол хүссэн зүйлсийн төлөвлөгөө нь бол сар болгон биш жил болгон нөхөртөөгөө гэр бүлээрээ гадаад руу аялах, за мөн санхүүгийн эрх чөлөөнд хүрэх маш олон төрлийн зүйлийг бичсэн байсан энэ дээр. За тэгээ тэднийг хараад бол эргээд бас ингээд одоо хэцүү байгаа ч гэсэн ирээдүйд тэрэнд хүрэхин төлөө бүх зүйл сайхан болно гэж өөрийгөө бас ингээд одоо тайвшруулдаг байсан. Дараагийнх нь бол нэмэлт ажлаар орлогоо үүсгэх ёстой. Би тэр аргыг хэрэгэлсэн гэсэн. Гэрлэлтийн дараа эрчүүд хэвчлэн ажлаа үргэлжлүүлээд хийх боломжтой байдаг бол эмэгтэй хүн төрсний дараа ажлаасаа завсарддаг. Эргэж орохт нь ч гэсэн бас тийм амар байдаггүй. Тэгэхээр нэг төрлийн чадвараа олон талбарт ашиглах хэлбэрээр олон сувгийг өөртөө үүсгэсэн гэсэн. Энэ хүний өөрийн үндсэн мэргэжил бол санхүү эдийн засгийн холбогдлолтой ийм нийтлэл хийдэг, тийм сэтгүүл гаргадаг ийм сэтгүүлийн газар бол сэтгүүлч дээрээс нь редактор хүн байсан юм байлээ. Тэгээд энэ чадвараа бол ашигласан. Хуримтлал үүсгэх тухай контент хийж эхэлсэн. Тэгээд одоо social дээр, YouTube дээр, номон Facebook дээр, Naver vlog дээр бүгдэн дээр нь одоо контент ингэж цацсан байгаа. За тэгээд нөгөө эдийн засгийн сэтгүүлч байсан тэр одоо туршлагаа ашиглаад влог нээсэн. Тэгээд шинэ хосын хуримтлал гэсэн нэр өгөөд контентуудаа тэр шигээ оруулаад за ингээ боломж өөртөө эрхийг хүлээсэн. Гэхдээ зүгээр хүлээгээгүй байнга ингээ шинэ контентуудыг зөвлөгөөнүүдийг оруулсаар байсан. Өөрөө ч байнга идэвхтэй байгаад бас бусад байгууллагуудын зар сурталчилгааны одоо бичвэрүүдийг оруулж ингэж мэдээллүүдийг оруулж байсан. Тэгээ нэг газрын одоо зар сурталчилгааны бичвэрийг оруулж өгснөөс хойш бусад газруудаас олвол ингээд санал ирсэн гэж байгаа. Гэхдээ бол энэ бол бидний бодож байгаа шиг би бас яг энийг уншаад их мөнгө олсон болоо гэж бодсон. Гэхдээ бол анханасаа бол их мөнгө олдгүй гэдгийг энд бол дурдсан байгаа. Анханасаа их мөнгө олохгүй байна гэж битгий шантар битгий хай гэж бол энд хэлж байгаа. За тэгээ бас их мөнгө олохгүй байгаа мэт чинь болий гэд хүмүүсийн сонирхоор тийм ажиж хоолны газруудын мэдээллийн газар гэдэг ч юм уу яг анханасаа бодож байсан үндсэн чиг баримж байгаа дагаал үндсэн чиглэлээр эдийн засгийн санхүүгийн хуримтлал үүсгэх мөн хэмнэлт гаргах тийм ээ энэ мэдээллүүдийг л оруулсан байгаа. Тэгээд өөрийнхөө хэм маягийг хадгалсаар байсныхаа хүчинд 5 сарын дараагаас хүмүүс одоо тэр влогийг сонирхож эхэлсэн. Тэгээд хайлтын систем дээр хаяа өөрийнх нь нэр нь ингээ гараад ирчдэг гэсэн ихний нүрэнд. Тэгээд хүмүүс бол яг энэ үеэс эхлээд дагаад нэг 100 одоо найзтай болсон байсан влогийнхоо хувьд бол тэгээд ингээд нэг жилийн дотор бол ингээ тасралтгүй мэдээлэл оруулсны хүчинд 10,000 найзтай болж одоо влог нь бол илүү идэвхжиж өргөдсөн юм байна. Тэгээ ингэж влог бол идэвхжснээр нэмэлт орлого олох боломж нь илүү өргөжөж одоо бусад байгууллагуудаас манай байгууллагыг сурталчилсан бичвэр бичиж өгөөч, манай сэтгүүлчээр ажиллаач гэсэн юм хүсэлтүүд бол ирсэн юм байна. Тэгээ зөвхөн өөрийнхөө ажил мэргэжилтэй холбоотой сурталчилгааны бичвэрийг бол ингэж оруулдаг. Тэгээд энэ ажлынхаа хөлсөнд бол нэг сартаа эхний одоо хийж эхэлсэн сараас бол 100,000 воныг бол олж эхэлсэн юм байна. Тэгээд
өөр одоо юу гэдгийг ажлуудыг бол ихчнээ өндөр цалинтай одоо тийм ээ боломжийн нөхцөлтэй байсан ч гэсэн одоо хоол, аялал, интерьер дизайн, одоо хувцастай холбоотой тийм одоо бичиж өгөх сурталчилгаатай ажлуудыг огт хүлээж аваагүй. Тэр нь бол яг өөрийнх нь зарчим байсан гэсэн одоо олон янзын юм хийхгүй яг л миний хийх ёстой юм бол ингээ бодсон байсан учраас түгээрээ явсан гэж байгаа. Тэгээд энэний дараагаар бол өөрт нь яг энэ одоо хуримтлал үүсгэх энэ арга хэлбэрийн нь одоо арга замынхын талаар ном бичихийг хэвлэлийн газраас бол хүсэлт ирүүлээд тэгээд өөрийнхөө бол хэрхэн 3 жилийн дотор 400 сая вон тийм ээ хуримтлуулсан талаараа бол ном бичиж эхэлсэн. Тэгээ ном бичснээрээ болвол бас орлого нь нэмэгдсэн гэж байгаа. Гэтэ ном бичгээр хэмжээний орлого нэмэгддэг гэж хүмүүс боддог. Яг үнэндээ бол 3 удаагийн хэвлэл дээр тэр хүнд унсан цэвэр ашиг бол ердөө 4 сая вон байсан. Тэгэхдээ өөрийнхөө хэмнэлтийн туршлагыг олон хүмүүст ингээд танилцуулаад хэвлэл мэдээллийн буланд ингээд нийтлэх бас ингээд юм санал ирсэн. Тэгээ эндээс бол бас нэг сардаа нэг 150 мянган воноос 200 мянган вон оруулдаг одоо орлого болж орж ирдэг байсан. Тэгээ энэ бүгдийг ерөөсө баг гэж голж шилж болохгүй. Энд чинь өөрөөсөө бүгдээрээ нийлээд нэмэлт орлого болдго юм шүү гэдгийг бол аюу сайн. Тэгээд сурчлагын бичвэрийнхээ орлогыг 4% хүүтэй хугацаагүй хадгаламжинд хийгээд зөвлөгөөнийхөө булангаас олсон орлогоог бол тэтгэвртэй нэмэрлээд номныхоо орлогыг бол хувьцаанд хөрөнгө оруулалт хийж энэ байдлаар олсон орлогоо хязгаарч үргэлжлэхгүйгээр эргэлдүүлэх аргыг хайж хэрэгжүүлж эхэлснээрээ бол энэ нэмэлт орлогоо бүр илүү сайн өсгөж чадсан юм байна. За ингээд энэ хүртэл бол 3 дугаар бүлэг хэрхэн яаж өөрийнхөө 3 жилийн хугацаанд 400 сая вон хуримтлуулсан тэр аргуудаасаа бол сая 3 дугаар бүлэгт дурдсан байсныг би товчилж хүргэлээ. Одоо бол 4 дугаар бүлгийг эхэлж байна. 4 дугаар бүлэгт бол эхнэр хүн биш бие даасан эмэгтэй хүнийхээ хувьд санхүүгийн тал дээр бие дааж зогсох ёстой талаар агуулгыг бол бичиж тусгаж өгсөн байгаа. За энэ хүн бол гэрлэхээс өмнө ажлынхаа газар нь дампуурсан байсан тийм ээ. За тэгээ яг энэ үедээ бол өөрийнхөө хураас байсан мөнгнөөс 800 мянган воноор нь хувьцаа худалдаа авсан юм байна. Тэгээ энийг баг багаар нэмэгдээд нэг мэтгэд 5 сая вон болсон байсан. Нэг газар тэгтээ их ихээр биш энэ тэнд жаахан худалдаж авсан байсан гэж байна. Тэгээд одоо амжиргааны мөнгө гэдэг юм ахын зардал дутах юм бол эсвэл одоо байрны зээл авахд ч юм уу тийм ээ ямар ч үед энэ мөнгөнд гар хүрээгүй гэж байгаа. Тэгээ нөхөр нь чинийг бас ингээд анх бол ингээ хэлэхдээ бол би яг ийм бага хэмжээгээр ингээд хувьцаа авлаа гэд хэлэхэд нь анханасаа нөгөө нэх их биш юм чин дээ эсвэл одоо юу гэдэг удахгүй байж хагаад энэ мөнгө нь бараг алга болчих магадгүй мөнгө юм чинь гэж бодсон юм уу? Энд юусаа санаа тавьж оролцож чи тэр мөнгөө гарах гэж надад юусаа заагаагүй. Чи наатахаа өөрөө ингээд ашиглаад илүү өсгөөд яваарай гэж хэлсэн. Тэгээд би ч гэсэн энэ мөнгөө ингээ хувьцаа аваад тэр чигтээ мартцсан байсан. Тэгээд нөгөө анх 800 мянган воноор хэлсэн юм 2 жилийн дараа харахад нөгөө 5 сая байсан вон маань 2 жилийн дараа эргээд харахад 20 сая вон болсон байсан гэсэн тухайгаа л энд бичсэн байгаа. Тэгээд хувьцааны хөрөнгө оруулалтын талаар бол энэ хүн мэдлэгтэй байсан уу гэвэл үгүй. Зүгээр маш бага мөнгөөр ихэлсэн. Тэгээд энд тэнд олон янзын аргыг ашиглаж ингэж хөрөнгө оруулалт хийгээд өөртөө таарах хөрөнгө оруулалтын хэлбэрийг олох ёстой гэж бол энд аягүй сайн зөвлөж ин л да. Яагаад гэвэл хүн болгоны нэг хувийн зан чанар гэдэг чинь байгаа штэ тийм ээ. Нөхрийнх нь хувьд болохоор зэрэг жоох юм хитрхи юмд анхаарлаа хандуулдаг ийм хүн байсан. Тэгээд хувьцаа худалдаж авчаад үнэн буурч байгаа юм бол их сандраал өдөржингөө нөгөө хувьцааны чарт хараад буучлаа багасчлаа удаа явах угаа сандраад нөгөө бусад ажилдаа төвлөрч чадахгүй байсан. Тэгээд нөхөрт нь бол яг энэ хувьцааны хөрөнгө оруулалт тохирохгүй юм байна гэж үзээд бол хийхээ болоод оронд нь үл хөдлөх хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Өөрөөр хэлэх юм бол үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад тэрийг одоо цааш нь эргүүлээд зардаг гэдэг юм. Энэ юм нь бол нөхөрт нь илүү сайн тохирдог байсан. Одоо ямар бүс нутагт ямар байрлалтай ямар байшин байгууламж илүү сайн буцаад үнэнд орох вэ гэдгийг бол тэр анализ хийх тал дээр бол нөхөр нь илүү чадвартай байсан гэж бол энэ зохиолч эмэгтэй маань хэлж байна. Харин өөрийнх нь хувьд бол хувьцааны хөрөнгө оруулалтаа илүү сайн таардаг байсан тухай бол дурдсан байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалт хийхдээ одоо энэ хүн ийм хөрөнгө оруулалт хийгээд ичвэл фонд худалдаж аваад эсвэл хувьцаа худалдаж аваад хийсэн гэж байна. Би энэ хүнийг дагаад хийчихье гэж хэлэхгүйгээр өөрийнхөө зан чанарын онцлог таарсан хувь хүндээ таарахаар тийм хөрөнгө оруулалтын хэлбэрийг
олоод тэрнийхээ дагуу сайн идэвхтэй хийж эхлэрэй гэж байгаа. Тхийн тулд мэдээж аль алийг баг хэмжээгээр хийж туршиж үзэх хэрэгтэй. Гэхдээ их хэмжээний хөрөнгөөр биш бага хэмжээний мөнгөөр ингэж хийж үзэх юм бол эргээд нөгөө алдагдлалд орсон ч гэсэн харамсах нь арай илүү бага байдаг тухай бол хэлж байгаа. За үүний тулд бол мөнгө, санхүү, эдийн засаг, хувьцаатай холбоотой нэвтрүүлэг, лекц их үзэх шаардлагатай. Лекц сонсох хэрэгтэй. Өдөрт ядаж 10 минутын турш эдийн засгийн мэдээ сайн байнга сонсож явах хэрэгтэй. Сургалт семинарт оролцох хэрэгтэй. Ялангуяа мөнгөө төлж их суух хэрэгтэй. Хүмүүс YouTube гэдэг юм уу хөвчлэн үнэгүй юм ингээ сонсох гээд идэг. Гэтэл тэн дээр бол ерөнхий юм их дуртаж өгдөг. Төлбөрөө төлөөд суухад бол хүн илүү их чих тавь сонсдог учраас семинаруудад сайн оролцож явах юм бас чухлыг дурдж байна. Тэгээ бас хуримтлалын хамтрагчтай болох хэрэгтэй гэсэн байгаа. Тэгээ энэ юу гэсэн үг юм бэ гэхээр одоо манай Монголд хуримтлалын группуд байдаг штэ манайх одоо сард тэдэг хэлээ юм хэлээ гэдэг. Тэгэхээр зэрэг бус хүмүүсийг хараас хэдэлчих бас үлгэр дуурайлал авах ингээ өөртөө сэтэл өгөх тийм хүмүүстэй уулздаг, ярилцдаг тийм одоо community group-т байх бол их чухал болж өгвөл бүр ингээд уулзаж ярилцдаг, ингээд тайлан тавьж байгаа юм шиг ярилцдаг ийм групптэй болох юм бол илүү их сэтэл өгдөг тухай бол хэлсэн байгаа. Мэдээж хамгийн сүүлд бол санхүүгийн зөвлөгчөөс яг мэрэгчлэтнүүдээс бодит ингээд хуримтлал дээр амжилт гаргасан, хөрөнгө оруулалт дээр амжилт гаргасан ийм хүмүүсээс зөвлөгөө авах бол хамгийн чухал гэж хэлсэн байгаа. За тэгээд энэ бүлэг маань бол гэрэлтэлтийн дараах эмэгтэй хүний санхүүгийн байдлын талаарх одоо бүлэг шүү дээ. Тэгэхээр гэрлээд ээж болсныхаа дараа бол ээжүүдийн группт орсон юм байна. Тэгэхэд маш олон эмэгтэйчүүд амьдралдаа сэтгэл хангалуун бас байгаа, нөхөртөөгөө таарамж муу бас ингээд салах гэж байгаа тухайгаа бол ингээд бичээд зөвлөгөө өгсөн байгааг бол уншсан юм байна л та. Тэгээ ингээ харахад бол ихэнх сэтгэлдлүүд яаж төвчж яндардаг юм салаач, хурдан сал гэсэн ийм сэтгэлдлүүд аягүй олон байсан. Эцэг сэтгэж зөвлж аваараа бид нар эргээд тэр хүмүүсийн хувьд хүмүүсийн амьдралд хариуцлага хүлээхгүй. Тэгээ энэ бүх зүйл юунаас холбоотой байдаг вэ гэхээр эмэгтэй хүний санхүүгийн хэр бие даасан байдалтай байгаа вэ гэдгээс хамаарч гэр бүлийн одоо хэрүүл маргаан хөвчлө үүсдэг гэж юм л да. Тэгээ салсан байсан ч салаагүй байсан ч эмэгтэй хүн санхүүгийн хувьд бидээрээ одоо бат зогсох хэрэгтэй. Сайн ээж, сайн эхнэр, сайн эзэгтэй байх гэдэг өөрийгөө орхицсан эмэгтэйчүүд маш олон байдаг. Тэгээд яг ингээд нөгөө салах гэхэлэр санхүүгийн хувьд ингээд бие дагаагүй, яаж амьдрахаа мэддэггүй. Тэгээд ингээд тэсэл хүчирхийлэлт бас байгаад байдаг. Тийм учраас анханаас гэр бүлтэй болсон тэр цагаасаа эхлээд өөрийгөө байнга хөгжүүлж, орлого орох их усүрээ ингээ байнга нээж эрэлхийлж тэргээ бас өргөжүүлж авах шаардлагатай бол энд хэлж байна. Тэгээ эмэгтэй гэсэн шалтгаанаар хүүхэд гаргасны дараа бол хөвчлэн хүүхэд яалтаараа байхгүй нэг хүүхэд харах үүргийг бол ээжүүд бол хүлээж яадаг. Тэгээ тэрнийхээ хажуугаар бас ажиллаж мөнгө олно гэдэг бол амаргүй. Гэхдээ тэр одоо боломжгүй ч гэсэн боломж багтаа байдаг ч гэсэн боломжийг бол байнга эрэлхийлж авах хэрэгтэй. Гэрээсээ ээж болох ажлууд яг ажил хийж болохгүй байсан ч гэсэн дараа ажил хийхэд шаардлагатай гэж үзээд гэрээрээ өөрийгөө хөгжүүлж, сурч одоо онлайн лекцүүд, сургалтуудыг заавал авч ерөөсөө өөрийгөө хурцлж мөрөөдөлтэй байх хэрэгтэй тухай бол хэлж байгаа. Тэгээд сурчлагын бичвэрийнхээ орлогыг 4% хүнтэй хугацаагүй хадгаламжинд хийгээд зөвлөгөөнийхөө булангаас олсон орлогоог бол тэтгэвртэй нэмэрлээд номныхоо орлогыг бол хувьцаанд хөрөнгө оруулалт хийж энэ байдлаар олсон орлогоо хязгаарч үргэлжлэхгүйгээр эргэлдүүлэх аргыг хайж хэрэгжүүлж эхэлснээрээ бол энэ нэмэлт орлогоо бүр илүү сайн өсгөж чадсан юм байна. За ингээд энэ хүртэл бол 3 дугаар бүлэг хэрхэн яаж өөрийнхөө 3 жилийн хугацаанд 400 сая вон хуримтлуулсан тэр аргуудаасаа бол сая 3 дугаар бүлэгт дурдсан байсныг би товчулж хүргэлээ. Одоо бол 4 дугаар бүлгийг хэлж байна. 4 дугаар бүлэгт бол эхнэр хүн биш бие даасан эмэгтэй хүнийхээ хувьд санхүүгийн тал дээр бие дааж зогсох ёстой талаар агуулгыг бол бичиж тусгаж өгсөн байгаа. За энэ хүн бол гэрлэхээс өмнө ажлынхаа газар нь дампуурсан байсан тийм ээ. За тэгээ яг энэ үедээ бол өөрийнхөө хураас байсан мөнгнөөс 800 мянган воноор нь хувьцаа худалдаа авсан юм байна. Тэгээ энийг баг багаар нэмэгдээд нэг мэтгэд 5 сая вон болсон байсан. Нэг газар тэгтээ их ихээр биш энэ тэнд жааханаар худалдаж авсан байсан гэж байна. Тэгээд одоо амжиргааны мөнгө гэдэг юм ахын зардал дутах юм бол эсвэл одоо байрны зээл авахд ч юм уу тийм ээ. Ямар ч үед энэ мөнгөнд гар хүрээгүй гэж байгаа. Тэгээ нөхөр нь ч энийг бас ингээд анх болвол ингээ хэлэхдээ бол би яг ийм бага хэмжээгээр ингээд хувьцаа авлаа гэд хэлэхэд нь анханасаа нөгөө нэх их биш чинь
биш юм чиндээ эсвэл одоо гэдгийг удахгүй байжгаад энэ мөнгө нь бараг алга болчих магадгүй мөнгө юм чинь гэж бодсон юм уу? Энд юусаа санаа тавьж оролцож чи тэр мөнгөө гарах гэж надад юусаа заагаагүй. Чи наадхаа өөрөө ингээд ашиглаад илүү өсгөөд яваарай гэж хэлсэн. Тэгээд би ч гэсэн энэ мөнгөө ингээ хувьцаа аваад тэр чигтээ мартцсан байсан. Тэгээд нөгөө анх 800 мянган воноор хэлсэн юм 2 жилийн дараа харахад нөгөө 5 сая байсан вон маань 2 жилийн дараа эргээд харахад 20 сая вон болсон байсан гэсэн тухайгаа бол энд бичсэн байгаа. Тэгээд хувьцааны хөрөнгө оруулалтын талаар бол энэ хүн мэдлэгтэй байсан уу гэвэл үгүй. Зүгээр маш бага мөнгөөр ихэсэн. Тэгээд энд тэнд олон янзын аргыг ашиглаж ингэж хөрөнгө оруулалт хийгээд өөртөө таарах хөрөнгө оруулалтын хэлбэрийг олох ёстой гэж бол энд аягүй сайн зөвлөж байна л да. Яагаад гэвэл хүн болгоны нөгөө хувийн зан чанар гэдэг чинь байгаа шүү дээ, тийм ээ. Нөхрийнх нь хувьд болохоор зэрэг жоохон юм хитрхи юмд анхаарлаа хандуулдаг ийм хүн байсан. Тэгээд хувьцаа худалдаж авчаад үнэн буурчих юм бол их сандраал өдөржингөө нөгөө хувьцааны чарт хараад буучлаа багасчлаа удаа явах угаа сандраад нөгөө бусад ажилдаа төвлөрч чадахгүй байсан. Тэгээд нөхөрт нь бол яг энэ хувьцааны хөрөнгө оруулалт бол тохирохгүй юм байна гэж үзээд бол хийхээ болоод оронд нь үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Өөрөөр хэлэх юм бол үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад тэрийг одоо цааш нь эргүүлээд зардаг гэдэг юм. Энэ юм нь бол нөхөрт нь илүү сайн тохирдог байсан. Одоо ямар бүс нутагт ямар байрлалтай, ямар байшин байгууламж илүү сайн буцаад үнэнд орох вэ гэдгийг бол тэр анализ хийх тал дээр бол нөхөр нь илүү чадвартай байсан гэж бол энэ зохиолч эмэгтэй маань хэлж байна. Харин өөрийнх нь хувьд бол хувьцааны хөрөнгө оруулалтаа илүү сайн таардаг байсан тухай бол дурдсан байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалт хийхдээ одоо энэ хүн ийм хөрөнгө оруулалт хийгээд ичээл бол фонд худалдаж аваад эсвэл хувьцаа худалдаж аваад хийсэн гэж байна. Би энэ хүнийг дагаад хийчихье гэж хэлэхгүйгээр өөрийнхөө зан чанарын онцлог таарсан хувь хүндээ таарахаар тийм хөрөнгө оруулалтын хэлбэрийг олоод тэрнийхээ дагуу сайн идэвхтэй хийж эхлээрэй гэж байгаа. Тхийн тулд мэдээж аль алийг баг хэмжээгээр хийж туршиж үзэх хэрэгтэй. Гэхдээ их хэмжээний хөрөнгөөр биш бага хэмжээний мөнгөөр ингэж хийж үзэх юм бол эргээд нөгөө алдагдлалд орсон ч гэсэн харамсах нь арай илүү бага байдаг тухай бол хэлж байгаа. За үүний тулд бол мөнгө, санхүү, эдийн засаг, хувьцаатай холбоотой нэвтрүүлэг, лекц их үзэх шаардлагатай. Лекц сонсох хэрэгтэй. Өдөрт ядаж 10 минутын турш эдийн засгийн мэдээ сайн байнга сонсож явах хэрэгтэй. Сургалт семинарт оролцох хэрэгтэй. Ялангуяа мөнгөө төлж их суух хэрэгтэй. Хүмүүс YouTube гэдэг юм уу хөвчлэн үнэгүй юм ингээ сонсох гээд идэг. Гэтэл тэн дээр бол ерөнхий юм их дуртаж өгдөг. Төлбөрөө төлөөд суухад бол хүн илүү их чих тавьж сонсдог учраас семинаруудад сайн оролцож явах юм бас чухлыг дурдж байна. Тэгээ бас хуримтлалын хамтрагчтай болох хэрэгтэй гэсэн байгаа. Тэгээ энэ юу гэсэн үг юм бэ гэхээр одоо манай Монголд хуримтлалын группуд байдаг ч та мандах одоо сард тэдийг хэлээ юм хэлээ гэдэг. Тэгэхээр зэрэг бус хүмүүсийг хараас сэдэлчих бас үлгэр дуурайлал авах ингээ өөртөө сэдэл өгөх тийм хүмүүстэй уулздаг, ярилцдаг тийм одоо community group-т байх бол их чухал болж өгвөл бүр ингээд уулзаж ярилцдаг, ингээ тайлан тавьж байгаа юм шиг ярилцдаг ийм групптэй болох юм бол илүү их сэтэл өгдөг тухай бол хэлсэн байгаа. Мэдээж хамгийн сүүлд бол санхүүгийн зөвлөгчөөс яг мэрэгчлэтнүүдээс бодит ингээд хуримтлал дээрээ амжилт гаргасан, хөрөнгө оруулалт дээрээ амжилт гаргасан ийм хүмүүсээс зөвлөгөө авах бол хамгийн чухал гэж хэлсэн байгаа. За тэгээд энэ бүлэг маань бол гэрэлтэлтийн дараах эмэгтэй хүний санхүүгийн байдлын талаарх одоо бүлэг шүү дээ. Тэгэхээр гэрлээд ээж болсныхаа дараа бол ээжүүдийн группт орсон юм байна. Тэгэхэд маш олон эмэгтэйчүүд амьдралтаа сэтгэл хангалуун бас байгаа, нөхөртөөгөө таарамж муу бас ингээд салах гэж байгаа тухайгаа бол ингээд бичээд зөвлөгөө өгсөн байгааг бол уншсан юм байна л та. Тэгээ ингээ харахад бол ихэнх сэтгэлдлүүд яаж төвчж яндардаг юм салаач, хурдан сал гэсэн ийм сэтгэлдлүүд аягүй олон байсан. Эцэг сэтгэж зөвлөж аваараа бид нэр эргээ тэр хүмүүсийн хувьд хүмүүсийн амьдралд хариуцлага хүлээхгүй. Тэгээ энэ бүх зүйл юунаас холбоотой байдаг вэ гэхээр эмэгтэй хүний санхүүгийн хэр бие даасан байдалтай байгаа вэ гэдгээс хамаарч гэр бүлийн одоо хэрүүл маргаан хөвчлө үүсдэг гэж юм л та. Тэгээ салсан байсан ч салаагүй байсан ч эмэгтэй хүн санхүүгийн хувьд бие дээрээ одоо бат зогсох хэрэгтэй. Сайн ээж, сайн эхнэр, сайн эзэгтэй байх гэдэг өөрийгөө орхицсан эмэгтэйчүүд маш олон байдаг. Тэгээд яг ингээд нөгөө салах гэхэлэр санхүүгийн хувьд ингээд бие дагаагүй, яаж амьдрахаа мэддэггүй. Тэгээд ингээд тэсрэл хүчирхийлэлт бас байгаад байдаг. Тийм учраас анханаас гэр бүлтэй болсон тэр цагаасаа эхлээд өөрийгөө байнга хөгжүүлж, орлого орох их усүрээ ингээ байнга нээж эрэлхийлж тэргээ бас өргөжүүлж авах шаардлагатайг бол энд хэлж байна. Тэгээ эмэгтэй гэсэн шалтгаанаар хүүхэд гаргасны дараа бол хөвчлэн хүүхэд
яал дараа байхгүй нэг хүүхэд хар хүүргийг бол ээжүүд бол хүлээж яадаг. Тэгээ тэрнийхээ хажуугаар бас ажиллаж мөнгө олно гэдэг бол амаргүй. Гэхдээ тэр одоо боломжгүй ч гэсэн боломж багтаа байдаг ч гэсэн боломжийг бол байнга эрэлхийлж авах хэрэгтэй. Гэрээсээ хийж одоо болох ажлууд яг ажил хийж болохгүй байсан ч гэсэн дараа ажил хийхэд шаардлагатай гэж үзээд гэрээрээ өөрийгөө хөгжүүлж, сурч одоо онлайн лекцүүд, сургалтуудыг заавал авч ерөөсөө өөрийгөө хурцлж мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Тухай бол хамгийн сүүлд зохиолчийн өөрийнх нь тэмдэглэл хэсэг байсан. Тэрийг тэр чигээр нь хүрэхэд миний амьдралдаа хамгийн том хуримтлал хөрөнгө бол гэрлэлт гэж хэлсэн. За зохиолчийн хувьд бол амьдралын одоо зохиолчийн хувьд боддог амьдралын 4 том ад жаргал гэдэг юм байна. Тэгээ нэгт бол хайр, хоёрдугаарт мөрөөдөл, гуравдугаарт ажлын амжилт, дөрөвдүгээрт санхүүгийн эрх чөлөө. Тэгээ хайртай хүнтэйгээ учирч гэр бүл болоод харилцан ойлголцоод нэг дэмжиж амьдрна гэдэг бол үлдсэн 3-ыг нь одоо олцглоо л гэсэн үг гэж болол хэлсэн. Тэгээ дээрэс нь гэрлэхээс өмнө кино үзэл, хоол идээл тийм ээ яг ингэж болцдог байсан. Гэтэл гэрэлсний дараа бол хоёулаа хамтдаа хөтлөөд үл хөдлөл хөрөнгө зуучлалын газраар явж байрны үн судлаад, номын сангаар явж санхүүгийн мэдлэгээ дэвшлүүлж ном уншаад, нэгнийхээ ажилд нэмэр болоод, нэгнийхээ хувь хүний хөгжилд нэмэр болоод ингээд цаг гаргаад зохиолчийн лекцэн суух зэргээр ирээдүйн зорилгодоо нэмэртэй ийм хэм маягаар болцож эхэлсэн бол айгүй том өөрчлөлтөөс айгүй том миний амьдралд хөрөнгө оруулалт болсон гэж бол хэлсэн. Дээрээс нь нэг жилдээ нэг удаа гадаад улс руу аялж ядаргаа стрессээ тайлаад өөрсдөө урамшуулад энгийн үед хамтдаа бас спортоор хичээлдэг байсан. Энэ бүхэн тийм ээ надад бол бас их том хөрөнгө оруулалт болсон. Ажлаа тарж гэртээ хоолой идснийхээ дараагаар бит хоёр цэцэрлэг түрээлэнгээр алхдаг байсан. Тэгээ одоо яг бодож байгаа, төлөвлөж байгаа зүйл, санаа зовоож байгаа зүйл, асуудлуудын талаар ярилцдаг, зөвлөлддөг байсан гэсэн бас тухайга бичсэн байгаа. Тэгээ дээрэс нь өмнөхөөсөө илүү их сайн ажиллаа хийдэг болсон. Тэгээ 31 нас хүртлээр энгийн нэгэн компани, энгийн нэгэн ажилтнаас хэтрэхгүй хүн байсан. Энэ одоо зохиолч маань гэрэлтснээр айлын эхнэр, айлын эцэгтэй, айлын бэр, тэгээ бас ээж гэдэг нэрхтээ зэрэгцээд санхүүгийн зөвлөх, онлайн одоо нэвтрүүлгийн хөтлөгч, за ингээд контент бэлтгэгч гэд маш олон зүйлийг хийх болсон. Тэгээ 30 жил тустай амьдарсан эрэгтэй эмэгтэй хоёр нийлсэн нь бидний амьдралд олон дурсамж болон олон өсөлт дэвшилтүүдийг авчирсан. Миний амьдралын хамгийн том хуримтлал тийм ээ хөрөнгө оруулалт надад хөрөнгө болж үлдсэн зүйл бол миний хурим, миний гэрлэлт, миний нөхөр, миний гэр бүл байсан. Бас миний амьдралын хамгийн том тийм ээ хамгийн сайн, хамгийн ухаалаг сонголт бол би нөхрөө сонгосон явдал байдгаа гэж энэ зохиолч эмэгтэй маань хэлсэн юм байна. Тэгээд яг энэ хэсгийг уншаад бол хүний яг ажил тийм ээ ажлын карьерч ерөнхийдөө бодол, хүсэл, зорилго, мөрөөдөлтөд хүрэхэд хамгийн гол чухал зүйл бол бас дэрэгдэг ханаа аягүй сайн зөв сонгох. Тэгээ тэр хүнтэйгээ үнэхээр сайн ойлголцох, хоёулаа хамтын одоо дундын мөрөөдлөө үүсгээ тэрнийхээ төлөө хоёулаа амлалт өгөө, дүрм журмаа зохиогоод тэрнийхээ төлөө хоёулаа хамт нэгээ бас ингээд урамшуулад болж ивэл ингээд магтаад урамшуулж дэмжиж шантархад нь бас ингээд урам өгдөг энэ байдал бол үнэхээр чухал юм байна гэдгийг энэ одоо эмэгтэй номыг уншаад ойлгосон байгаа. Тэгээд энэ удаагийн ном маань та нарт маань ч гэсэн бас олон зүйлийг ойлгуулсан байх гэж бодож байна. Тэгээд дараагийн дугаар хүртлээр түр баяртай. Солонгосын зохиолч Күүчэ Хийгийн бичсэн Гэрэлсэн эмэгтэйн хуримтлал үүсгэх арга номын тойм үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.